За ямар ч байсан өнөө ороо ирсэн болоод ирээгүй байгаа. Явандаа ирэх. Тэгээ ирээгүй байлаа ч гэсэн бидний ярьж байгаа сэдв ном журж амсан дэлгэцээр үзэх бүх хүмүүст энэ өдрийн мэндийг дэвшүүлээд бид төр яриагаа эхэлье. Тэгээ өнөөдөр энэ Айн Рэндийн шинэ номын нээлт болж байна. Нэг номны тэр бол шинэ зүүнтэн буюу аж үйлдвэрлэлийн эсрэг бослого гэдэг ном гарч байна. Тэгээ манай Алтан трак компаниас Цэнгүүн захирлын санаачилгаар үндсэндээ чөлөөт эдийн засаг эрх чөлөө, хувь хүний үн цэнийн жамсны эрх чөлөөний тухай зөндөө олон ном гарсан. Нэрсийн дурд бол нэлээд урт цуваа гарна. Үндсэндээ нэг 48-50 ном одоо монгол хэл дээр хөрвүүлэгдэж олонний оюун санааны хүртэл болсон байна. Тэгээ өнөөдөр энэ шинэ зүүнтэн гэдэг энэ ном бол Айн Рэндийн номнууд дотор лавл 9-10 дахь ном болж байна. Тэгээ манай жаргал бол мэрэгжил геологчун. Гэхдээ одоо маш их итгэвчлэн орчуулгын ажил руу өөрийгөө дайчилж суралцаж өөрөөсөө суралцаж орчуулж байгаа номноосоо суралцаж байгаа ийм бүтээлч сэтгэлгээтэй хүн. Тэгээ жаргалын өмнө орчуулсан ном гэвэл одоо Фридрих Хайкийн эсээнүүд, Людвиг фон Мюйцийн эсээнүүд, за мөн Фридрих Вастигийн хууль гэдэг ном орчуулсан. За Хайкийн ч хууль гэдэг нэлээд зузаан ном би тийм ээ, цэнхэр ном. За тэр одоо ланжгар ном орчуулсан. Үндсэндээ 5-6 номыг ингээд орчуулад ажиллаад явж байна. За Айн Рэндийн хувьд бол энэ анхных нь ном байна тийм Айн Рэнд анхны ном тийм. Тэ миний бол орчуулж байгаа анхны. Тийм Айн Рэнд тийм. Айн Рэнд. Гэтэ чи нөгөө юу яасан шүү дээ. Атлантын руу тэний Араманы Джон Галтад их дурлсан энэ хүн. Джон Галтын одоо хиллэг ялангуяа Айн Рэндийн бичлэгт их татагдсан гэж надад ярьсан. Атлантын руу тэний Араманы Джон Галтын одоо радиогоор хэлдэг үг тийм үү? Тийм маш том уртаа тэр чинь манай хэлээр бол монолог буюу за бүр тайзан дээр амьлуулах юм бол Винутерний монолог дотоод сэтгэлийн хөөрнөл гэж нэрлэдэг. Тэгээд намайг тэр Джон Галтынхаа монолог орчуулсныгаа аудиобук уу электробук болгооч өөрөө одоо хоолоогоор яриад бичүүлээ гэсэн. Тэгээд би бас нэг эсвэл залхуураад байгаа юм зарлахгүй байгаа юм нэг боломж болохгүй байгаа. Тэгээд энэ шинэ зүүнтэн гэдэг номыг орчуулад тэгээ манай К-клубын надад даалгавар өгөөд ингээ редакторл энтер гэсэн. Миний редакторлогч гэж одоо юу яах гэхдээ одоо уншигч хүний хувьд, сонирхогч хүний хувьд бүтэн уншлаа. Яг ном болж гарахаас өмнө ном болсны дараа бас нэлээд дахин харлаа. Тэгээд цаг бага байгаа учраас би ерөөсөн энэ номноос ойлгосон ойлголт өөрийнхөө ойлголтыг бусад хүмүүстээ энэ номыг ухаарах, унших, сэтэл өгөхийн тулд хэдхэн өгүүлбэр хэлье гэж бодлоо л да. Шинэ зүүнтнүүд бол одоо гадна талын өнгө төрх нь өөрчлөгдөх боловч дотоод мөн чанар нь хизээч арилдаггүй. Тийм бэйсэн тагшрамал байдаг хэвээрээ байдгийн байна гэж Айн Рэнд тодорхойлоод тэгээд давхар Айн Рэнд нэг айхтар тодорхойлт энэ номонд өгсөн байна. Тэрний үг гэхээр шинэ зүүнтнүүд болвол энэ дагтарсан бид нар яриад байгаа данхар төрийн бүтцийг бий болгосноор оюун санаа, капитализм, индивидуализм, рационализм буюу эрүүл саруул зүй зохисын эсрэг одоо өр хөрвлийг ингээд тэжээж идэг тийм одоо төрийн суур юмаа гэж ингэж тодорхойлоод тэгээд ер нь хүнч бай, улс үндэстэн ч бай тодорхой философигүй бол урагшаа алхадаггүй тухай хэлээд тэгэхээр ямар философи байх нь хүнд өгөөжтэй юм бэ гэж
Хүн бол сэтгэх буюу сэтгэхгүй байх хэрэгтэй. Яг нь сэтгэхгүй байх эрхээ идэх юм бол тэгээд одоо хар аяндаа сайхан жамаараа Монголын одоо сайн үгээр хэлээ умааны удныхан болно гэсэн үг. Сэтгэнэ гэдэг нь бол өргөсөн, боожн, тэлэн гэсэн үг юм аа гэж. Тэгээд энэ философийн үн цэнийг бол нөгөө нэг 5 юун дээрээ л авч үзсэн байлээ. Дахиад энэ номон дээр энэ өмнө объективизм дээр би ярьсан оршихуй, мэдхгүй нөгөөх нь ёс зүй, улс төр, гооз. Тий. Ийм 5 одоо уялдаа холбооноос үндэслэж энэ одоо эрүүл сарвал зүйцгэс буюу рационализм гэж юм оршин тогтдог юм аа гэж. Тэгээ үзэл санааг бол үзэл санаагаар л ялнаа, өөр зам байхгүй гэсэн байна. Тэгэхээр үзэл санаанаас л үзэл санаагаар ялна гэдэг нь юу гэж байгаа юм гэхээр өөрөөр хэлбэл нэг одоо үзэл санаа бид чинь бол ямар үзэл санаанд донд байснаа одоо л ухаарч штэ. Ямар үзэл санаанд донд байснаа. Тэр үзэл санааг ялан дийлэхийн тулд таягдан хаяхын тулд хамаагүй эрүүл сарвал хардаг зөв дөнгөр үзэл санаагаар тулаан одоо батал дайман чих эвгүй үг юм байна л да. Дан гэхээр тулаан. Өөрөөр хэлбэл оюун санааны одоо өрсөлдөө мэтгэлцэн хин илүү жин дарах уу гэдгийг харж байж сая одоо энэ одоо үзсэн энэ шин зүүнний буюу хуучин зүүнний за тэрнээс өмнөх шашин машин хаан тэрийн үеийн энэ үзэснэг таягдаа хаях юм гэсэн санаа хэлээд тэгээ энийг яаж таягдаа хаях юм гэхээр зэрэг сөргөлдөхгүйгээр муу шаахгүйгээр булзааруулахгүйгээр нээлттэй ил тод тийм үү буруугийн шууд хэлдэг үнний зөв тодорхойлдог нэмээд ер нь бол хаашаач хөдөлмөргүйгээр байлгахын тулд эрс тис нягт ийм хандлагыг бий болгож байж одоо үзэл санааны том ялалтанд хүрнэ гэж ингэж хэлсэн байна. За довчхондоо энэ номон дотор бол ер нь довчхондоо энэ ном болвол капитализм, хувь хүний эрх, за эрүүл сарвал зүй зохистой сэтгэлгээ, за мөн одоо чөлөөт сэтгэлгээ, чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийг хамгаалсан. Өөрөөр сая хэлж байгаа үзэл санаагаар ялт хийж байгаа үйл явцыг бол гаргахын тулд зүүнтнүүдийн бүтлгүүтлийг маш тодорхой гаргасан. Энд хүний эрхийг яаж боловсруулдаг. За тэгээд тодорхойлох юм бол Кантын философи гэдэг ямар гай тарьдаг. Энэ Кантыг бүр тусад нь ярмаар юм байна лээ. Тэгэхээр миний анзаарч байгаа Аристотелоос Айн Рэнд хүртэл хоорондох философчдын урхаг хүн төрлөختний оюун санааны хөгжил дандаа гайвалж байсан юм байна гэдэг би дүгнэлт хийсэн. Нөгөө талаар жаргалаа би ингэсэн байхгүй юу? Бид нар ер нь мэдгүй бид нар бүгд адилхан байж байгаа юм. Надтай адилхан байх алаагүй. Би л одохдоо нөгөө социализмын бүтээгдэхүүн юм шиг ингээл Жан-Жак Руссо философч чинь энэ мундаг л байтаараа. Тийм ээ? Сенека, Менека хэн байдгийг Платон энэ философч юм чинь мундаг тий. Тэгээд ойлгоод бүх философчдыг мундаг гэж ойлгоцсон. Тэндээс жинхэнэ нөгөө эрүүл сарвал шиг бодлоготой жинхэнэ бодтой Айн Рэндийн нээсэн тэр объективизм гэдгийг олж харагч үндэс байхгүй. Философт баахан философт Фейербах, Мейербах, Гегел, Маркс заагаал цөмөрөө л мундаг. Цөмөрөнгийн өөрийнхөө одоо үндэс нь болох ёстойг туусаар байгаад ингээ хүн төрлөختөнд төөрөгдөлд орсон юм байна гэж. За би лав тэг төөрч явсан байна гэж боддог юм штэ. Тэгээд энэ үг хэлэх эрх чөлөөний хөдөлгөөн гэд нэр томьёо байна. Би бол үг хэлэх эрх мэрхэл гэдэг болохоос эрх чөлөөний хөдөлгөөн гэж эндээс их олж харлаа. Тэгсэн чинь манайд тийм юм байгаад байна. Үг хэлэх эрх чөлөөний хөдөлгөөн. Тийм ээ. Тэр ховдын чинь юу лээ нөгөө нэг ховор элементийн орд нэг гэдэг байгаа шүү дээ. Ямар орд вүлээ? Тэр халзан бүргэдэ орд. Тийм. Тэгэл эн чинь нөгөө аж үйлдвэрийг явах гэхээр нь гай болдог юмны нэг сэжин манайд байна да. Тэгэхээр Айн Рэнд бол их холыг харж 1971 онд анх энэ ном гарсан. 1959-71 оны хоорондох Америкийн энэ шин зүүнийхний байж байгаа цар хүрээг хараад энэ бол ирээдүйд хортой. Энэ чигээр Apple бүр аюултай. Тэр үедээ хэл ирээдүй чинь байж байна гэж учраас шин зүүнтэн өнгө нь өөрчлөгдөд мөн чанар нь хэвээрээ байна гэж хэлсэн юм байна л да. Тэгээд дүгнжлэгтээ үг хэлэх эрх чөлөө хөдөлгөөн болвол яг нарийн дан үг хэлэх эрх чөлөө хөдөлгөөндөө байгаа юм биш ээ.
цаад санаа нь эрх мэдэлд хүрэх давшилтай байгаа гэсэн үг байхгүй. Эрх мэдэлд хүрэх. Тэгээ энэ үг тэр англи эндийн бичсэн тэр дүгнэлтээс ингээл үзсэн чинь Маниусын энэ иргэн тойронд байгаа тэр үг мүг хэлээл үүрэг мөргөлд аваад давхаал эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай, гүн тайртай мөр шиг давхаад байгаа нөхдөө чинь эрх мэдэлд очихын дом ба шүү дээ. Ийм хүмүүс эрх мэдэлд очивол тэгээд аюулын баталгаа нь өнөөдрийн манай байгаа засаглал юм гэж хараад байгаа. Тэгээ нөгөө нэг манай чинь нөгөө ажиллаа хийж агсаал магсаал чинь яг л үг хэлэх эрх чөлөөний хөдөлгөөн байлаа шүү дээ. Тэгээ тэр нь зохиомл. Тэгээд чиний орчуулсан энэ номон дотор бол шин зүүнийхний хөдөлгөөн чинь бол боловсрол руу, соёл урлаг руу тэгээд нэмээд нөгөө хэвлэл мэдээлэл рүү туушиж ороод тэрийг одоо сурчилгаа, суртаал, пропаганд болгож ашиглаж шээ. Манай тийм болсон шүү дээ. Сонгуулаар яалаа да тийм ээ. Харин тийм одоо бодиттой зүйлийг би энэ номноос олж харснаа давчгаа хэлчихье. Тэгээ энэ ном бол би дахиад хэлээ капитализм, хүний эрх чөлөө, эрүүл сарвал зүй зохистой хандлага, чөлөө төрсөлдөөн, чөлөө зах зээлийг хамгаалахын тулд зүүнтнүүдийн энэ шин зүүнийхний бүтлгүүтлийг илчилсэн энэ байна гэдээ харуулсан ийм бүтээл болсон. Тэгээд жаргал дүүдээ их баярлалаа. Ийм сайхан ном орчуулад бид нарыг завгүй болгоод өөрийгөө олж авахд бас нэмэр болоод хүн чинь ерөөсөө эхлээд өөрийгөө олоогүй байж жаргалыг олохгүй л тийм ээ гүнээрээ тэгдэг юм биш үү? Сөрөм өөрийгөө олоогүй байж жаргалыг олохгүй жаргалыг олохдоо хамаг муухайг нь олохгүй тий. Ийм адгийн зүдэг энэ номон дээр ч байж байгаа. Энэ атаархлын зун гэж байгаа тийм ээ. Хүнээс илүү сайн давуу тийм үү? Тийм үү? Илүү сайн давуу хийх юмар бахархаж дуурал болж ингэж хүний хийснийг би яагаад хийж болдгоо үлгээс итгэхээ орно. Тэр хүн сайн юм хийснээр тэр компани сайн юм хийснийхэн төлөө одоо зүхэж харааж тийм үү сүүдэртүүлж муухайгаар дуудаж тийм үү. Тэгээ энэ бол атаархал, энэ бол өвчин. Атаархалын үзэн ядалтын өвч юм аа гэж. Одоо энэ номон дээр одоо би нэлээ одоо бүгдийг ярил тэгээ салахгүй. Ингээ жаргалдаа ярих, орчуулагчтай ярих эрхийг өгөө. за соо баг номыг баг дийлэнх нь ярьчлаа дөө. Үгүй дийлэнх нь үгүй чи юу гэсэн үг юм. Энэ чинь прогрессив тийм үү дорд хөдөлмөрлөг мүзлэг зөндөө юм байл шүү дээ тэрийг. Ерөнхий гол санаануудын манаас соо ах сайхан ярьлаа. Тэгээд энэ ном орчуулах болсон шалтгааны нь бас өөрийнхөө одоо яагаад энэ үзэл санаа руу одоо урвж орсон өөрийгөө олох гэж тэмүүлсэн талаараа зүгээр нэг хэдэн өгүүлбэр хэлье гэж бас бодлоо сая соохыг ярьж байгаа үеэр 90 он гарч байгаа үед би одоо дөнгөж дунд сургууль төгсөх шахав. Тэгээд дэлхийн ертөнц яагаад юм бэ тийм бэ? Монгол 13 дугаар зуунд жигтэйхэн мундаг хүч чадалтай дэлхийн гүрэн явж байгаад яагаад ийм болчихсон бэ гэдэг нэг тиймэрхүү эрс сурал хайгаад тэгээ явсаар байгаад 2000 он гарч иж энэ нөгөө эдийн засгийн түгээчилсэн түүх мөнх гэх. Тэгээд энэ чинь бас улс төрийн философи бас нэг асуудал байд юм байна гэх. Тэгээ явсаар байгаад Айн Рэндтэй уулзсан. Тэгээд одоо миний одоо бас түрүүний саахын нэг ярьж ирсэн юм дээр хэлэхэд бидний үеийнхэн ер нь монголчууд өрнөдийн хүн гэвэл ерөөсөө бүгдээрээ сайн хүн. Яг нөгөө түрүүн философичл бол бүгдээрээ сайн философч гэдэгтэй адилхан тийм төөрөгдөлд явж ирснийг одоо л зах цухаасаа биднээс ойлгож байна л доо. Тэгээд болохгүй байгаа юмыг нь хамгийн ил тод одоо философийн төвшөнд одоо хүн төрлөختөнд таниулсан хүн бол энэ Айн Рэнд. Айн Рэнд бол одоо өөрийнх нь одоо товч түүхийн ярил 1905 он төрсөн. Би бас энэтэй холбоотойгоор тэр жил бас миний нэг хүндэлж өгдөг хүн бас төрсөн байдیں۔ Бямбан Эренчингой. Тэгэд би Бямбан Эренчингой гуайлдаг гэд манай намайг шоолоод байдаг. Тэгээд Айн Рэнд гуай гэсэн чинь бас гуайлж болохгүй. Тэгээ би бас өчигдөр бодож ийлээ л да энэ. Өөрийнх нь нэрэнд бас их учир байд юм болов уу гэд. Өөрийнх нь жинхэнэ нэр болохоор Алиса Зинаевна Розенбаум гэдэг хүн байна. Тэгээ Америк нэгдсэн улс руу 1926 онд азар хамаатных нь ээжийнхэн талын
нагц талынх нь нэг хамаатан захидал ирүүлснээр Америкт сурах боломж олдоод тэгээд тэр жигтэй тэндээ одоо шингэчихсэн хүн байхгүй юу. Тэнд очингуудаа гэр бүлийнхэндээ санаа зовсон учраас нэрээ сольсон байт юм байна. Тэгээд Ayn Rand гэдгийн би зүгээр сайгаад үзсэн чинь Ayn гэдэг нь нэг Финланд зохиолчийн нэр бололтой юм. Тэгээд тэрнийх нь яг нарийн бодиттой тийм баримт байдаг юм байна. Хоёр янзын юм овгон дээр нь байна. Rand гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгийгс. Ayn Rand Америк нэгдсэн улсад очихдоо ганцхан жижигхэн чемодантай тэгээд тэр жижиг чемоданда нэг бичгийн машинтай хэдэн одоо 4 кино зохиол бичсэн. Тэр 4 кино зохиол аваачсан. Тэгээд англи хэл мэдэхгүй нөхөр очсон юм байна л да. Тэгээд Америкт очиод буугаад нэрээ солих болсон чинь яг гоо Финландийн нэг хүний зохиолчийн нэр Ayn гэдэг өөр аваад Rand гэсэн чинь бичгийн машинын нэр нь Rittenberg Rand гэлүү Remerstone Rand гэсэн нэртэй юм байна. Тэгээд бичгийн машиныхаа нэрээр овгоо авсан гэдэг. Тэгээд Ayn Rand гэдэг хүн тийм нэртэй болсон гэдэг. Зарим их сурвалж дээр тэгж чинь зарим нь болохоор аав ээжийнхаа нэрийн эхний товчлуудыг нэг ягаад Rand гэсэн болсон ингээ өөрөө хэлсэн гэсэн тийм юутай хэлжээ. Тэгээд энэ хүн 3.5 хэлтэй өөрийнх нь хэлдгээр Орос хэл, Франц, Герман. Тэгээд англи. Энэ яагаад тэгж байгаа юм бэ гэсэн чинь герман хэлээ би бол уншиж чадна. Гэхдээ юу яаж чадахгүй. Одоо германаар цэвэр ярьж чадахгүй. Би энэ 4 улсын хэлээр дөрвөлнгээр нутаг зохиол бол өөрийнхөө одоо тэр улсын иргэнээс дутахгүйгээр бичиж чадна. Энэ 4 хэл дундаа би одоо утга зохиолын хэл гэвэл би англи хэлийг гэж одоо үзэж байна. Би бол англи хэлээр одоо маш сайн одоо миний маш сайн хэл миний одоо бичих чадварыг харуулхад энэ хэл маш дөхөн байдаг гэж хэлсэн байт юм лээ. Дээрээс нь маш их бүтээлч гэх юм уу одоо дайчин тийм хүн юм байгаа. Тэрийг нь бас ямар жишээгээр дурдж хэлэх вэ гэхлээр нөгөө их сурвалж гээд роман бач 43 онд гарсан. Тэр романа гаргахын тулд Ayn Rand бараг 4 жил ажилласан байна. Тэгээд 4 жил ажиллахдаа зарим өдөр тасралтгүй 30 цаг номоо өчтдөг байсан. Дараа нь энэ ном нь амжилтанд хүрсний дараа юу Атлантын нуруу тэнийг 12 жилийн хугацаанд бичсэн. Тэгээд одоо түрүүний ярьсан нөгөө Джон Галтийн үгийг бичихийн тулд бүтэн 2 жил зарцуулсан гэдэг. Зөвхөн тэр нөгөө райдуугаар хэлсэн үг нь. Ягаад гэвэл тэр нь философийн сүм. Тэгээд тэр философийн сүмийг би нөгөө өнгөрсөн жил орчуул дуусчаад бүр тэр үнд бүр автаад бүр нөгөө дурлна гэдэг шиг юм болсон л да. Тэгээд энэ хоёр том одоо утга зохиолын роман бичснийхаа дараа Ayn Rand өөрийнхөө энэ объективизм гэдэг үзлээ гаргахын тулд одоо үлдсэн бүх амьдралаа зориулсан тэр объективизмаа тайлбарлахад үлдсэн бүх амьдралаа зориулсан хүн л дээ. Тэгээд ер нь энээс хойш гарсан энэ философитой холбоотой номнууд нь болохоор дандаа тийм өөрийнх нь бичсэн жижиг нийтлэлүүдийг одоо төвөр байдлаар нэгтгээд тэгээд дандаа ном болж гардаг. Энийн нэг нь бол энэ шин зүүнтэн юм. Шин зүүнтэн бол 71 онд гарахдаа энэ 9 бүлэгтэй ийм жижигхэн ном гарсан. Одоо энэ гарч байгаа шин зүүнтэн болохоор Шварц гэдэг хүн дээр нь өөрийнх нь бичсэн расизм, атаархлын эрен, балканч хүү, дэлхийн дахины балканч үйл явц гээд 3 нийтлэлийг нэмээд өөрөө дээрээс нь 3 нийтлэлийг нэмээд нэг осондоо ингээд 15 нийтлэлтэй юм зузаан ном болоод энэ 1999 онд гэсэн санагдаж байна. Тэгээ тэрийг нь бид бүхэн нөгөө эрхийн аваад орчуулаад та бүхэн Питер Шварц гэдэг хүн юм байна тийм. Питер Шварц гэдэг хүн болохоор энэ Ayn Rand-ийн одоо унган шав Leonard Peikoff гэдэг одоо Ayn Rand институтийн захирал одоо бүх одоо оюуныхын бүтээлийн эрхийн эзэмшдэг тийм хүн байгаа байхгүй. Тэр хүнээс зөвшөөрлөө аваад ингэ бичсэн. Тэгээ би энэ номыг орчуулж явах явцдаа юу ойлгосон бэ гэхлээр нодлон та бүхэн санаж байгаа бол би нэг
Эрх чөлөөний Хөлөг Баатар гэдэг нэг Чарли Кёркэд зориулаад нэг нийтлэл бичсэн дээ. Тий. Тэр нийтлэлийг бас яг энэ зохиол орчуулж явц тус болсон Бичсэн юм байна тий. Яагаад тэгэхээр тэр нийтлэлийг одоо зориулсан хүн нодлон бусдад алуулсан. Гэхдээ тэр зүүнтний нөгөө галзуучууд одоо хипичүүдийн одоо орчин үеийн төлөөлөл байхгүй. Шин зүүн. Шин зүүнт нь л гэсэн үг. Тэгээ ер нь бол террористууд шахав. Тэгээ тэр хүний үүсгэсэн бас нэг хөдөлгөөн байдгийг нөгөө turning point гэсэн тийм нэртэй. Тэр бүтээлийн нэр бас энэ Айн Рэндийн өөрийнх нь одоо энэ ихний номондоо бичсэн тэр нөгөө оюутнаас ирсэн цагтл дунд нь бас байдаг юм байна л да. Тийм байна. Хэрв за та тий. Хэрвээ сургуулийн тий хэрв за та бүхэн энэ та одоо өөрийнхөө энэ нийтлүүдийг нийлүүлээд нэг ном болгочих юм бол энэ ирээдүйд учрах энэ зүүнтний аюулаас сэргийлж энэ одоо үзэл санаа хайж байгаа залуучууд одоо чиг баримжаа одоо болох тийм ном гаргах боломжтой шүү гэд хэлсэн юм байна лээ. Хойлолоо сургуулийн нэг оюутан бичсэн. Тий захиа өчөөд. Тэрүүн дээр нь тэгээ ангарын чинь тэгсэн байлээ шүү дээ. Би ер нь хүн болгоны хэлснийг хүлээж авах дурггүй хүлээж авдаг ч хүн биш. Гэхдээ энэ бол одоо хэрэгтэй юм хэлсэн байна гэдээ энэ дээр бичсэн байсан. Энэ сая чинь энэний урд яриан дээр чинь одоо өнөө айцаар хөлжөгсөд тэрний өмнө сургуулийн асан хэрхэн хөөхтвэгээд одоо дэлхийн дулаалтай холбоотой сэдв ярьсан шүү дээ. Тэгсэн чинь энэ номон дээр чинь байна тийм ээ. Хүрээлэн буй орчин гэх тийм ээ. Тэр талаараа энэ номон дээр бичсэнийг дэлгэрүүлж яхаа яриач. Ягаад гэвэл яаж тэгж харж ийсийн гэмээр байна гэж орчуулгатаа тэгсэн байсан. Тий. Тэгээ энэ ном нь юу тийм дээр тайлбарлаа. Тэгээ да. Энэ ном болохоор юутай дундаа дотроо энэ Петр Шварц гэдэг хүн нөгөө саяны нийтлүүдээ нэмэхтэй бас наан цаан жоохон оруулаад эмх цэгцтэй оруулсан. Тэгээд боловсрол, соёл, улс төр тэгээд аж үйлдвэрлэлийн эсрэг бослого гэсэн тийм дөрвөн бүлэг болгоцсон. Тэгээд тэн дунд энэ одоо Саахын саяны хэлдэг энэ байгаль орчинтой холбоотой юм байгаа. Би энэ номыг төлөөлж болох нэг дөрвөн ишлэл ер нь сонгож авч энэ номынхаа артаатлын одоо арын нүүрэнд тавьсан юм байна. Тийм байна лээ. Та бүхэнд одоо энийг уншиж өгөөд яг хөө зүгээр хамгийн одоо чухал товчхон юу нь бол энэ атаархал бол сайн байдгийнхэн төлөө сайн сайхныг үзэн яддаг гэдэг Айн Рэнд хэлсэн байгаа байхгүй юу? Энэ бол бүр маш одоо ой тойнд орохоор тийм ээ тэрийг уншиж хүн ч ба үндэстэн ч ба ямар нэг философигүй бол оршин тогтохгүй. Дөрөв би нэг ярианда хэлсэн байна. Хүн сэтгэх эсвэл сэтгэхгүй байх эрх чөлөөтэй хэрвээ сэтгэхгүй болвол тэрээр тэрнийхээ шанг хараанда өөрөө хүртнэ. Үндэсний чөлөөт хүсэл зориг нь тэрний сэхэтнүүд улс үндэсний сэхэтнүүд байдаг. Улс орны үлдсэн хэсэг нь тэдний санал болгосон үнд зүйлийг хүлээж авдаг. Сэхэтнүүд улсынхаа орших нөхцөл үнд зүйлс явах чиглэл зорилгыг тогтоодог гэсэн байна тийм ээ. Гэтэ зарим сэхэтнүүд их гай болдог гэдэг англи ч заримдаа хэлдэг байх уу. Сэхэтнүүд их гай болдгоо гэж шүүмжилдэг юм бас. Тий одоо тэр сэхэтнүүдэд гол дутагдаад байгаа нь яг ийм сайн философи байхгүй. Тийм байна. Тэгээ философиг бас чухалчилж үзсэн байна. Тэгээд тэгээ оюухан болон ёс суртахуун болвол түүхийн өрнөгчгийг тодорхойлдог цор ганц зэвсэг. Хамт чусны үзүүлэлтнүүд эдгээрийг барьж явах эрхгүй учраас хайцгаасан гээсэн тийм үү. Оюухан ёс суртахуунаа гартаан авцгаа та нар ингэх хэрэгтэй гэж энэ орчин цагийн 21-р зууны баг 22-р зууныханд хэлсэн байгаа юм л та. Их сургуулийн босгочд бол зүгээр л бүх төр шүтгч хамт үзүүлэлтнүүдийн хүчнүүдэд Америкийн капитализмын үлдэгдэл рүү дайран идеологийн түшиц газар үүсгэж тогтоох тушаалтай командс юм аагч. Энэ ямар учиртай вэ гэхэл энэ ном юугаар эхэлдэг байхгүй. Одоо Беркли их сургуульд нэг хэсэг оюутан бослог гаргаад тэгээд яг үнэхээр сургуулийнхаа кампусыг галдан шатаагаад тэгээд галдан шатаах явцсан телевизээр маш их одоо сухартлуулга маягтай тараад тэрийг нь хэвлэл мэдээллийнхэн бүгдээрээ
үл оош одоо буруутгахгүй баг магтан дуулах нь холгүй юм болоод тэрийг л манай хүн барьж аваад яг тэр философийн цаад санааг гаргаад энүүгээрээ үзүүлж байгаа байхгүй. Одоо яагаад шин зүүнтнүүд хамгийн эхлээд энэ боловсролууд дайрсан бэ гэхээр тэнд туршилт хийсэн байна. Одоо биднээс ийм хүчирхийлэл арга хэрэгсэл хэрэглээд хэр хол явах вэ гэдгээ сургуулийн одоо хотгон дээр туршсан тэр нь одоо ямар нэгэн эсэргүүцэлтэд тулаагүй учраас одоо өнөөдөр 2026 онд энэ барууны одоо өрөндийн их сургуулиудад болж байгаа тэр эмх замбраагүй байдал тэр одоо зүүнтний тэр галзуурч яг эндээс ихтэй байна. Тэрийг 1971 онд ийм болно шүүгээд хэлсэн нь өнөөдөр ингээд яг орчуулж явах явцад яг нүднээ харагдаа би энэ хүн ямар одоо зүнч маяг хийн. Хаа сайгүй болоод байгаа байхгүй юу? Хаа сайгүй болоод байгаа тийм. Тэгээ энэ хөдөлгөөний замбрааг үтэл энэ тэгээ энэний цаад санаа чинь нэг энэ улс төрчдийн тоглоом байдаг энэ ном дээр тодорхой байгаа. Энэ одоо бослого үүмийн самун дээр зориуд үүсгэх тийм үү? Ямар нэгэн одоо хүн амны хэргийн асуудалч гарвал одоо буруугийн энэ байгаа тогтолцоо руу чихэх ч юм уу, хин нэгэн одоо зүй зохистой явж байгаа хүн рүү чихэх юм уу, буруутгах юм уу, ийм одоо алхмыг хийх хэд бэлэн байт юм л да. Манай одоо бэлэх Монголын жишээн дээр байгаа шүү дээ. Манай улс төрчдийн зарим улс төрчд бүр зориуд ингэж сошиал орч тийм үү, энгийн амьдралд ч хүмүүсийг дөрхирч байгаа явдал илт байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо энэ яг боловсрал гэсэн юм дээр бүр багаас нь хүүхдийг бэлдэж эхэлдэг гэж бичсэн байгаа юм л да. Тийм байлээ. Одоо прогрессив сурталтай сургууль гэдэг. Тэгээд тэр нь хаанаас эхэлдэг вэ гэхлээр цэцэрлэгээсээ эхлээд бага сургууль, дунд сургууль, тэгээд их сургууль. Их сургууль төгсөхдөө тэр улсууд ямар хүн болж төгсдөг вэ гэхлээр өөрийн гэсэн үзэл бодол байхгүй. Бусдыг дуулууртаа даах тийм одоо юу гэдэг дадал зуршил суудсан. Тэгээд бусдад захирагдах дуртай ямар ч тийм бүтээл сэтгэлгээгүй тийм залуусыг үүсгдэг гинэ. Тэгээ энэгээрээ нөгөө 71 он сануулад байсан юм нь одоо ингээд өнөөдөр хэрэгж биелээд яваад байгаа байхгүй юу. Тэгээд тэр үеийн нөгөө та бүхэн кинонууд дээр хардаг даа хипичүүд гардаг шүү дээ. Тэр чинь бол одоо яагаад кино урлагт тэр хүмүүсийг тийм зөв гэж харуулад байгаа гэдгсэн. Нөгөө боловсролд явсан тэр саяны зүүнтний бодлого чинь соёл руу орж кино урлагт орж ирэнгүүтээ нөгөө хипичүүдийг болохоор ай нарын энэ бол ерөөсөө орчин үеийн философийн хамгийн өөдгүү шин чанарыг харуулсан амьд биелэл гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүмүүс бүгдээр харт тамхин дондцсон ямар ч ирээдүйн төлөвлөгөө байхгүй. Зүгээр л галзуураад, мансуураал, согтуураал, садралал тэгэл орчноо төвөөгөө явдаг тийм 70 онд явж исэн тийм хөдөлгөөн байгаа байхгүй. Тэр чинь одоогийн Холливуудын кино мэнүү тэр үеийн кинонууд юу гэж харуулдаг вэ гэхээр одоо сайн санаатай залуучууд гараа явцсан нөгөө нийгмийн эсэргүүц, нийгмийн тогтолцоог эсэргүүцэж байгаад буруу талаар нь одоо сайн талаар нь үзүүлээд байдаг. Одоо тэр жишээг одоо юу харуулах юм бол одоо сүүлийн үеийн Холливуудын кино гэлтгүй ер нь тэгээд Европ уран сайхны кино болгон дээр заавал нэг ижил хүүстэн гарна. Тэр ижил хүүстэн заавал сайн дүрвтэй. Бодит байдал дээр хамгийн аюултай тийм гэмт хэрэг тарьж хүрээ талж байгаа улсууд дандаа тэр улсууд байдаг байна. Гэтэл тэрий чинь нийгэмд одоо сайн талаас нь ингээ харуулж байна. Гэтэл тэрний цаана энэ нийгмийн одоо суур үндсэн зарчмууд руу саяны тэр одоо ижил хүүснэн гэдэг энэ хүмүүс чинь зүгээр юм байна гэд залуучуудыг уруу татах ч юм уу одоо тийм өөр санаа агуулж тиймэрхүү зуртлахуул явуулж байгаа. Боловсрол дээр ярьлаа шүү дээ. Энэ чиний орчуулган дээр тэр их оновчтой орчуулгаас хүүхдийг зэрэмдэглэж байна гэдэг. Энэ боловсролын чинь саяны тэр л одоо багаас нь цэцэрлэгээс нь дамжуулаад яваад сургаж байгаа сургалтууд байна уу? Тэр яагаад тэр зэрэмдэг гэдэг үг? Айнрын доо юу ярьсан бэлээ? Виктор Хьюгогийн инээмтгий хүн гэдэг та бүхэн ном мэдэн дээ. Тэр ном дээр гардаг одоо зэрэмдэглээд нэг инээмтгий болгоцсон хүүхэд гардаг шүү. Биднээс тэрий чинь нөгөө Орос орчуулгаас нь уншсан болохоор яг тийм компрачино гэдгийг биднээс уншиж үзээгүй юм байна л да. Тэгээд би ч тэр үед уншижээс ойлгоогүй. Компрачино гэдэг нь зэрэмдэг үү? Тийм тэгсэн чинь хүүхэд худалдаж авах гэсэн авахчид гэсэн хүний нэр. Тэгээд тэр
Хүмүүс нь ямар учиртай вэ гэхлээр Европт амьдарч ирсэн нүүдэл чинь гэхдээ тодорхой угсаатан биш. Тэр хүмүүс нөгөө ноёдод тэр язгууртнуудад зориулаад хүүхэд багаас нь аваад зэрэмдэг болгоод тэгээ буцаага тэр улсуудаа зардаг байсан юм байна л да. Тэрнээс нь нөгөө баячуудын цэнгээ язгууртнуудын цэнгийн дээр очиод нөгөө алиас албатай болж тоглолдог, тоглолдог. Тэгээ тэргээр нь жишээ аваад орчин үеийн одоо энэ прогрессив сурталтай багш нарыг хүүхэд зэрэмдэглэгч гэж шууд хэлж байгаа байхгүй. Тэгээд Айн Рэндийн нэг айхтар одоо юу гэмээр зоригтой юу нь болохоор юмыг амар эрс шулуун ой тойнд орохоор зүүрлэл мөрлөл нь айгүй хурц. Одоо би бүгдээрээ л биднээс багштай. Тэг чинь багш үнийг бол тэгж хэлж байгаа шүү. Одоо яагаад гэвэл энэ хүмүүс ингээд буруу суртлаар хүүхдүүдийн толгойг эргүүлээд ирээдүйдээ ямар ч амьдрах чадваргүй хүний гар харсан үзэл санаа өөрийн гэсэн үзэл санаа байхгүй тийм хүмүүсийг бүтээж байна. Тийм учраас тэр үед 18 дугаар зуунд одоо нүүр амын зэрэмдэглээд хүүхдүүдийг ингээ ирээдүгүү болгож ирсэн бол орчин үеийн багш нар бол тийхгүй. Гэхдээ оюун ухааны зэрэмдэглээд тэр оюун ухааны зарцаачдаг. Тэгээ тэргээрээ маш хорлонтой. Тийм учраас тэр улсууд хүүхэд зэрэмдэглэгч гээд шууд хэлж. Айн Рэндийн ганц магтсан одоо боловсролын систем ээ. Тэр нь бол нөгөө юу? Монтессориг та бүхэн дуулсан да. Монтессориг цэцэрлэг байдаг ш. Тэгээ баг сургууль, дунд сургууль байх юм бол тэр маш өгөөчтэй тийм юу байх нэ гэдээ бас их магтаж юу яасан байх. Ягаад гэвэл хүн чинь юу яадیں ойлголтоор сэтгэх дүрслэлээр сэтгэх гэх би хоёр тийм хэллэг орчуулж гаргасан. Энэ дээрээ болохоор conceptual thinking гэдэг нөгөөх нь болохоор perceptual thinking гэдэг нэг тийм нарийн үгэлтэй. Тэгээ тэрийг нь би дүрслэл ойлголтоор сэтгэх гээд амтан бол яг тийм дүрслэлээр сэтгэдэг юм л. Ер нь тийм цаад нөгөө цаад одоо утга санааг нь ойлгохгүйгээр харагдаж байгаа дүрсээрээ орчноо одоо амтан мэдэрч хариу үйлдэл үзүүлдэг. Ийм хүмүүсийг энэ прогрессив сурталтай цэцэрлэг сургууль их сургууль бэлдээд байна гэдгийг шүүмжиж харуулсан. Энэ сая сайхан олж хэллээ. Би ярь мартцсан. За энэ дээр нэг богинохоо юугаа улс төрийн гэмт хэрэг гэдэг. Тэр талаар. Улс төрийн гэмт хэрэг гэж бас одоо манай чинь улс төрийн гэмт хэрэг байгаад өгч байгаа тийм ээ. Тэрийг яагаад хэлсэн бэ гэхээр одоо үзэл санааныхаа төлөө тэмцэж байгаа хоригдож байгаа алуулж байгаа тийм улсууд биднээс өмнө түүхэн дээр зөндөө байгаас тэднээс бол хүн төрөлхтөө өмөрдөг. Гэтэл тэднүүсийн нэрийг бариад зүүнтнүүд одоо их сургуулийн одоо хотгоныг төвөөж галдан шатаагаад цагдаагийн машин руу галт бөмбөг шидэж шатааж хаяад эсвэл зарим автобусны буудлын дээр бөмбөг тесэлчээд баривчлаад хорих гэхлээр энэ бол улс төрийн гэмт хэрэг. Өөрсдөө нөгөө үзэл санааны тэмцэгчтэй одоо адилтж байгааг буруутгаад энэ зүүнтэн одоо энэ хиппичүүд бол ерөөсөө л жирийн танхаачууд. Тэр жирийн танхаачуудыг байдаг газар нь хийх ёстой. Манай Америкт энэ улс төрийн гэмт хэрэг гэдэгт энийг ангилж оруулж болохгүй. Тэгвэл энэ одоо муу үлийн үүдийг нээгээд аюул тарина гэж бас өгүүлсэн байт юм байна лээ. Ер нь бол тийм утгатай л улс төрийн гэмт хэрэг тийм. Одоо боловсрал бол ерөнхийдөө нэг иймэрхүү. Юутэй философиг ер нь бол ингэж хэлсэн байна. Философи бол ерөөсөө хүний оршихуйн арга замыг тайлбарладаг л шинжлэх ухаан болохоос биш. Одооны философи болохоор юунаас салцсан? Хүний амьдралаас салцсан. Тийм учраас хүмүүс философиг ойлгохоо болцсон. Тэгээд хүмүүст хамгийн их философи хэрэгтэй үед нь хүмүүс философи ойлгохгүй болохоор төөрөгдөлд ороод тэгээд галзуурцгаад юм л яг тэгээд нэг бол зүүнтэн болдог, нэг бол бэртгчин болдог. Ингээл бүх юмын юу н гарна. Үе таалга нэгдэнэ. Тийм учраас философи юу болох ёстой?
одоо хүнд ойрхон байх ёстой гэдэг тэр объективизм гээ саяныхаа одоо оршихуйн үзлээ Оршихуйн тайлбарласан байдгийг шүү. Тэрийг бас альтруизм, прагматизм эсрэг тийм ээ. тий. Энд чинь альтруизм, прагматизм хоёрыг бас тодорхой дурдсан байна тийм ээ. Альтруизм гэдэг нь болохоор зэрэг бид нар зөндөө ярьсан доо. Бусдын төлөө өөрийгөө золиос, өөрийгөө ганд нь хаях. Тийм үү? Өөрийнхөө үн цэнийг гээх. Тэгээ альтруизмтэй ойрхон уяатай философч энэ Кантын тухай байлаач тийм ээ. Кант бол хүний оршихуйгаас хүнийг зайлуулсан гэдэг Кантыг соёлтой холбоотой түрүүний хэлдэг чинь ер нь тиймэрхүү л утгатай. Энэ дээр нөгөө философийн саяны жишээг би дурдчих дөө. Философи бол оршихуй мөн чанарын суурь зарчмыг судалдаг. Судалгааны шинжлэх ухаан. Философийн зорилго амьдралын талаарх нарийн дэлгэрэнгүй ертөнцийг үзэх бодол хүнд өгөх явдал байдаг гинэ зорилго нь. Тэгээд нөгөө прогрессив сурталтай цэцэрлэгт ороод, сургуульд ороод, их сургуульд ороод гараад ирэх үедээ одоо нийт хүүхдүүдийн 90% нь одоо зогсон ухаантай болцсон байхад энэ дунд нэг 10 орчим хувь нь үлдчихсэн. Тэгээ философи хайгаа явдیں۔ Гинэ. Тэгээ тэр үед нь ийм яг объективизм шиг ийм аятайхан одоо зөв философи таарахгүй бол яг тэр хамгийн анхныхаа таарсан философид итгээд бүхэл амьдралаа тэр үнтэйгээ уяад амьдрал нь бас төвөгтэй болдог, бас хүн төрөлхтний хөгжил садаа болдог. Тэгээд тэр үед нь би одоо ийм философи байлгах гэж ингэсэн шүүгээ бас өөрөө нэг яриандаа өгүүлсэн байт юм байлээ. Үйлдвэрлэлийн үнд суурь бол хүний ухаан. Ухаан бол хүний хувь хүний дотоод шинж. Энэ нь тушаал, хяналт, албадлага дор ажилддаггүй гэдгийг 100 жилийн зогсон байдал харуулдаг гэдэг. Энэ нь ямар утгатай вэ гэхлээр одоо 18 дугаар 100 хүртэл ерөөсөө хүний ухаан албадлага дор захирж исэн учраас тэр бүтээлч ухаанууд бүгд ажил хийдэг. Дандаа захиргаж исэн. Далд орчдөг. Өөрийгөө ил харуулдаг. Тэгээ нөгөө чөлөө зах зээл хөгжөөд эхлэнгүүт нөгөө ухаанууд ч сулраад тэг капитализм хөгжөөд бид хэд өнөөдөр нэг 150 жилийн дотор ийм ундаг хөгжилтэй болсныг цааш шалтгааны энэ философт байгаа шүү гэж тэгсэн байгаа. Тэгээд бас нэг өөрийгөө философтой холбоотой нэг юм хэлсэн юу н өөрийгөө Аристотельтой холбодог. Аристотель бол ерөөсөө хувь хүмүүсийг философиг одоо домог зүгээс салгаж одоо бодит байдлыг одоо хүмүүс таних тийм арга замын зааж өгсөн гэж боддог. Өөрөө үнцэнтэй байх, өөрөө бардам гэдэг бол энэ хорвогийн хамгийн дээд зэргийн хаан титэм гэж Аристотель ч хэлсэн байл шин. Тэгээ нөгөө бодит байдал бодит байдал гэдэг. Тэгээд тэрнээсээ үнс нь аваад ангарын ч одоо Аристотелийн дутуу гүйцээ дундуурын дүүр гэж ирсэн. Тэгээд өөрийгөө гэж байгаа. Би бол орчин үеийн Аристотель. Тэгээд дунд нь 2500 орчим жил тасарсан байна. Гэтэл тэр тасархайг 100 дамжуулж одоо дараа дараагийн үедээ шилжүүлдэг бас нэг хүн байд юм байна. Тэр нь бол Фома Аквини гэж нэг хүн байна. Тэр нь Италийн нэг дундад 12 дугаар зуунд амьдардаг. Тийм байл. Тэр хүн бол тэр манай эртний өмнөх 300 хэдэн онд байсан тэр хүний сургаалыг одоо дундад 100-ны үед одоо тэр үеийнхээ нийгэм таниулж хэлээд тэгээд тэр нөгөө гэгэрлийн 100 чи үүсэж байгаа байхгүй юу? Аристотелийн үзэл санаа. Гэтэл тэрийг Айн Рэнд барьж аваад яг хувь хүмүүст одоо жинхэнэ жирийн хүмүүс эн чинь энэ шүүгээд объективизмаар тайлбарлаж байгаагаараа аавал эн чинь оршуул тийм ээ. Тэгж тайлбарлаж өөрийгөө яа. Бас нэг сони юм одоо нэг орчуулж байгаа нэг ном байгаа. Энүүн дээр бас байгаа шин. Бас өөрийгөө тгий өвчсөн байгаа байхгүй. Яг саяныхтай би нэг сонин болов гэдэг. 19 дугаар зуунд хүмүүн төрөлхтний гоо зүв гэдэг маш сайхан юм байжээ. Гэтэл 20 дугаар зуун гараад дэлхийн 2 3 хувьсгал болоод 2 дайн болоод тэгээ нөгөө саяны зүүнтний нөгөө нэг янз янзын юмд ороод нөгөө гоо зүүч нь алга болчихсон. Тэгээд би бол одоо цагийн Фома Аквини гинэ.
Ягаад гэвэл энэ ингээд соёл нь ингээд балаа болчихсон. Зураг нь хүртэл тэнэг болцсон гэдэргээ бичээд байгаа байхгүй. Нөгөө кино урлаг нөгөө юу юм. Тэгээд би бол одоо Thomas Aquin 19 дугаар зууны хараагүй хүмүүс бол тэрийг мэдрэхгүй учраас би харсан учраас одоо ирээдүйнхаа хэдэн үедээ зориулаад би одоо энийг одоо уянгийн тунхаг гэдэг нэртэй тийм философийнхаа юу одоо энэ орчуулгад нь орчуулга энийг яаж байгаа гэд бас хэлж байгаа байхгүй. Тэгээд бид саяны гинтхэн тэрийн санаад ер нь шин зүүнтнүүдийн үзэл санаа бол коллективизмыг л улам даврааж улам шинээр бий болох гэсэн зорилго юм байл шүү дээ тийм ээ. Тэрийг шүүмжсэн. Тэр энэ бол бүтлгүүтэл дагуулдаг аа гэж. Тийм. Тэгээд одоо хөгжил дэвшилт хамгийн их тушаа болох юм нь болохоор ер нь хүү нэгдэлт рүү нь буцаад овгийнх нь сэтгхүүлүү хүн төрөлхтний сэтгэлгээг буцаах тэрүүн зориулаад одоо зүүнтнүүчийн расизм, мультикультуризм, нөгөө diversity, феминизм байна. Тэгээд diversity, inclusion, equity ч үлээ нөгөө янз янзын тийм юунуудаа гаргасан. Энэний цаад шалтгаан бол ерөөсөө Айн Рэнд яг тэр үед тайлбарснаар хүмүүсийг буцааж овгийнх нь сэтгхүүд оруулж хувь хүн гэдгийг байхгүй болгож хувь хүмүүсийг овг юм уу угсаатны зүгээр л гишүүн болгох. Овг угсаатанд хувь хүн ямар ач холбогдолтой дээр үед байсан бэ гэхлээр ерөөсөө л зарлагддаг материал. Тэрийг хинч нөхөөд дараагийн хүн өгчөж болно гэдэг. Тэгээл чи юм шиг болгоо. Зүгээр солигдож яадаг болохын тулд ингэж байгаа шүү гэдгийг одоо расизм гэж өөрийнх нь нийтлэл байна. Дэлхийн дахины Балканжилт гэдэг нийтлэлт нь байна. Та бүхэн сонирхож үзээрэй. Энэ ном дотор байгаа шинүүд тийм. Энэ дотроос одоо та бүхэнд хэлэхэд хамгийн аимшигтай юм нь бол одоо өчигдөр жишээлбэл Англид нэг 18-тай хүүхэд энтхийн нэг угсаатанд хутгалуулаад нас урчлаа шүү. Тэгээд бөөн асуудал болж байна. Англид. Тэр нь ямар учиртай вэ гэхээр энэ мультикультуризм гэдэг юмыг энэ үзэл санаа энэ бохир сурталыг энэ зүүнтнүүд маш их дэмждэг байхгүй юу? Хавтгааруул дэмждэг. Яагаад гэвэл соёлууд хоорондоо адилхан. Соёл ямар ч ялгаа байхгүй. Одоо ширэнгөө ойд жишээ болгоод хэлэхэд ширэнгөө ойд байгаа бие бинийгээ барьж иддэг юм уу? Нөгөө эсрэг талынхаа овгийн хүнийг бариад идчихдэг тэр овгийн соёл одоо өрнөдийн өнөөдөр гар утас үйлдвэрлэсэн соёл хоёр адилхан. Тийм учраас тэр хоёр соёлыг ялгуурлан гадуурхаж болохгүй. Тийм учраас Англид шариатын хууль одоо нөгөө мусульманы хамгийн харгас юм шүү дээ. Тэр өрнөдийн одоо хуулийн системтэй зэрэгцэж орших боломжтой гэх тийм сурталхуулга явуулдаг байхгүй. Тэрний одоо нэг ойролцоо дагавар нь саяны тэр нөгөө синкийн соёл бол одоо өөртөө нэг юм махир хутаг авч явах боломжтой. Тэрнээс болоод нөгөө хүн нь өөрийнхөө шашныхаа эд хэрэглэлээр нөгөө хүнийг алж байгаа болж байгаа байхгүй юу? Жирийн англи хүн бол хутаг хизээч авч явах боломжгүй. Ягаад гэвэл тэр өрнөдийн нөхөр гээ. Дээрээс нь бас нэг сонин юу нь тэгшитгэх үзэлгээ таанус эгалитаризм гэх нэг юу дуусан байлгүй дээ. Тэр болохоор одоо бүх юмсыг тэгшитгэх тухай үзэл санаа байхгүй. Одоо гол ярьдаг юм нь бол зүгээр юу орлого тэгшитгэцгээгээд цаад шалтгаан нь бол одоо Айн Рэндийн бичснээр бүх хүмүүсийг нэг бол дахир дутуу болгоно. Тэр яагаад вэ гэсэн чинь нэг хөлн нугархай хүн яваад очивол одоо тэр суртал ухуулдаг хүмүүсийнхаар бол нөгөө эмчин чи хөлөө хугалцсан уу гэх. Нөгөө хүний хөлийг хугалахгүйгээр хажууд нь байгаа хоёр хүний эрүүл хүний хөлийг хугалчих юм гинэ. Тэгээ энэ яагаад үр дүн адилхан уруулаа ижлэх болчихно. Тэгээд тэр гурав нь гомдвол бусдангийн ингэнгээд энэ цаана юу гэхээр бүхэн төрөлхтнийг захирж байгааг адилхан болох санаатай байхгүй. Тэгээд тэр санааг л 70 эд онд бичсэн. Тэр нь тэгээ одоо бүр ингээд яг бод дээр амьд 71 онд бичсэн. Тийм 71 онд бичсэн. Тэгээд тэр нь бод амьд биелэлээ олж байгаад нь
зарим талаараа бодит биелээ болоод. бодит биелээ олж байгаа нь би бол тэр хүн ямар мундаг вэ гэсэн хэрнээ дотроо бол амар эмзэг. Монгол удахгүй тийм юм бас тулах эрсдэл маш өндөр. Яагаад гэвэл та бүхэн одоо захаасаа мэдж байгаа ш нөгөө Харвардын коммунист гэх нэг Баабрын гаргасан одоо хэллэгч нь өрөндийн их сургуулиудын бараг 90% нь дандаа зүүнтний суртал ухуулга одоо оюутнуудтай тархилуун шахаж байгаа. Тэгээ тэнд очиод сурсан манай хамгийн гайгүй Сэхэтэн гэсэн золбоотой улсууд нь буцаж ирээд яг зүүнтнийхээ суртал ухуулгыг одоо бидний жирийн хүмүүсийн хүүхдүүдэд шахаад ингээд эхлүүл ирээдүйд одоо Монгол англи болохгүй баталгаа байхгүй. Тэгээ тэрийг одоо сануулж хийх олон тийм юу байгаа шүү. Та бүхэн тэрийг ер нь одоо худалдаж авч уншиж сонирхороо бүр үндэстэй гоё тайлбарлагдсан байгаа. За дөрөвт хэсэг нь болохоор энэ юу? Аж үйлдвэрлэлийн эсрэг хувьсгал гэдэг. Энэ дотор би нэг ганц л юу хэллий да. Байгаль хайрлагчдын устгаж үгүй хийхийг хүсэж буй зүйл энэ технологи одоо өнөө цагийн технологи хэлж байгаа ш. Хөгжил дэвшил юм аа. Энэ бол ерөөсөө нөгөө хүрээлэн буу орчныг хамгаалагч гэдэг байгаа. Тэрийг одоо англиараа environmentalist гэдэг байгаа ш. Тэрийг нь манайхан болохоор одоо хүрээлэн буу орчин хамгаалагч гэж уулан би орчуулаа явуулдаг. Тэрийг чинь байгаль орчин болгоод монголчилсан. Гэхдээ буруу ойлголт төрүүлээд хэм болохоор nature lover гэдэг Ayn Rand бичсэн байгаа. Гэхдээ энэ бол бас мундаг хэлсэн байна лээ. Шварц гэдэг хүн environmentalist хүнийг дайсан гэж харддаг. Тэдний зорилго байгалыг онгоноор нь хадгалах явдал. Хүн байгалийн эзэн биш, түүний дуулууртай боол байдаг гэсэн үзэл санаатай тийм хүмүүс бол одоо хүрээлэн буу орчныг хамгаалагч тэр улсууд. Хүн амьд үлдэхийг Ayn Rand одоо энэ номондоо бас бичсэн байгаа л да. Амьтанд байгаль их юу янз янзын чадвар харилтан гинэ. Төрөнгүүт нь идшээ олж идэх одоо далд зүнж гэдэг юм уу зуршил суулгацсан. Босоод нөгөө унаг тэнцэтгэл. Хүн бол тэнцэтлээ бараг 10 хэдэн жил болж байгаа байхгүй тий. 10. Тэгэхээр хамгийн өөдгүү, хамгийн өчүүхэн, хамгийн арчаагүй амьд бодгол бол хүн. Хүнд одоо эволюцийн явцад ганцхан зүйл одоо хүнд оногдсон. Тэр нь ухаан. Ухаанаа ашиглаж ижил хүн амьд үлдэнэ. Оюун ухаан. Оюун ухаан байхгүй бол тэгэл дуусаа. Оюун ухаан байна гэдэг нь ухаанаа ашиглана гэдэг нь байгалийн орчныг өөртөө тааруулж таатай болгож амьдарч ээж хүн үдээ зэрэг төрсөн байхгүй. Гэтэл энэ байгаль хамгаалагч гэдэг улсууд чинь биднүүсийг уцаагаад байгальд нь авчиж амьдруулах гэдэг шүү дээ. Ямар ч та бүхэн одоо юу л унах шиг болох гэдэг. Унах шиг. Ер нь баг тэгэх гэдэг. Юу хөдөө явхлаараа нэг 7 хоноо л тэгээд бушуун харихын төс болдог үст. Хэрээр яваал гоё байна гээл лээдэг. Нөгөө орчин үеийнхаа хүний гараар бүтсэн. Хүний оюун ухаанаар бүтсэн гайхамшиг хараад сүyd болж шүү дээ тийм ээ. За байгаль бол сайхан тийм үү. Нэг хэд хоног яваад нэг газараа одоо удахгүй шүү дээ тийм биз дээ. Тэгээд буцаал тэрлүүгээ гүйж байгаа. Тэгээд тэрийг нь бас бичсэн. Сая нэг гоё юу орчиж байгаа. Хүнкээ байхгүй болж. Хүнкээ гараач уу. Янз гоё. Их олон ном орчуулахаар хүнкээ гараа авчих. Тий ороод ирсэн. За. Ороод ирсэн шүү. Яриа дуусгах гэж байгаа учраас би болоогүй яри дуусгалаагүй шүү. Юутэй. Хоёул өнөө шинж яри. Би нэг юу олсон чинь тэгээд та бүхэнд уншаад үзүүлчих. Үзүүлчих дөө. Би нэг ойрын хараа мутцсан. Үгүй холын хараа сайтан ч ойрын шилээр харчдаг болчих. Тэгээд одоо тэгээд харчихгүй. Ayn Rand ингэж бичжээ. Экологийн ариун дайны хамгийн анхны бай хэн байх вэ? Том бизнес лаб биш шүү. Хамгийн анхны хохирогч нь онцгой бүлэг хүмүүс байх болно. Тэд бол залуу, алсын бодолтой ядус.
Их сургуулийнхаа хажуугаар амь зуулгынхаа төлөө ажилдаг залуус, ирээдүгөө төлөвлөдөг, мөнгө болон цаг хугацаагаа төсвөлдөг залуу гэр бүл, карьер хөөх зорилготой залуу ир эм хүмүүс амжиргааныхаа төлөө тэмцэж бууж тэр үедээ бүтээлч авьяасаа хөгжүүлж байгаа урлагийн хүмүүс, зохиолчид, хөгжмийн зохиолчид зорилготой альва бодгал, өөрөөр хэлбэл хүмүүн төрлөختний хамгийн сайн хэсэг. Энэ экологийн одоо ариун дайн чинь ийшээ явж байгаа байхгүй гэж хэлсэн байна. Тэдний хувьд цаг хугацаа бол үнэлшгүй хамгийн их хэрэгтэй бараа бүтээгдэхүүн. Тэд бол цахилгаан кофе чанагч, хөлдөөсөн хүнс, угаалгын машин, хөдөлмөр хөнгөвчлөдөг хэрэгслийн гол ашиг тус хүртэгчид. Хэрв иймэрхүү тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, юуны төрөнд зохион бүтээх ажил экологийн ариун дайны улмаас саатвал эсвэл хорогдвол энэ нь хүмүүн төрлөختний эсрэг үйлдсэн хамгийн хорон муухай гэмт хэрэгүүдийн нэг байх болно. Ялангуяа хохирогчийн зовлон зүдгүүр хувийн шинжтэй байдаг, дуу хоолойн сонсохдохгүй үлддэг, тэднийг байхаа болсныг олон нийт нэг эсвэл хоёр үеийнхний дараа нь мэдэх учраас энэ нь хамгийн муу зүйл юм аа. Гэвч экологийн дайны манлайлагчд болон их бууны махан золиос болдог прогрессив сурталтай боловсролын бүтээгдэхүүн өөр нэг бүлэг залуус вэ. Тэд бол зориггүй залуус. Эд бол тухайн агшны үйл явдлаас өөр юугч ухаарч ойлгох чадваргүй. Мөн сэтгэж бодож эсвэл ирээдүгээ төсөөлөх чадваргүй. Хувиршгүй бодит юмс түлэгдсэн оюун ухааны хувьд саатчихсан залуусаа. Тэдний хувьд цаг хугацаа бол дотоод тоосрол. Архаг айдас төгшүүртэйгээ нүүр тулахаас цухтааж зайлсхийхийн тулд алах ёстой дайсан. Өөрийн гэсэн зорилготой болох түүнийгээ биелүүлэх чадваргүй тэд хүнд хүчээр хөдөлмөр ирж хайж бас таашаадаг. Хүнд хүчээр ажил бол өөр хэн нэгэн хүн өгсөн, төлөвлөсөн, зааварлсан зүгээр л биеийн хөдөлмөр. Тэдний дэлхийн өдөр гэж нэрлсэн үйл явдалд өөрийгөө ч угаахаасаа залхуурцгаадаг залуус Нью-Йорк хотын явган хүний зам цэвэрлэхээр очицоход энэ байдал тэндээс харагдсан. Би түрүүн нэг юундаа дурдсан шүү дээ. Энэ залуучууд яагаад технологи байж хахад өөрсдөө очиод манайхаач бас тэгдэг шин нөгөө гараараа очиод Сүхбаатарын талбай угаахлаар айгүй гоё санагдав. Тэгээ тэрийг нь болохоор энэ зориггүй залуучуудын төлөөлөл гэдэг байгаа байхгүй. Тэгээд нөгөө хурц үгээр өөрийгөө угаахаас усанд орхосоо залхуурдаг хэрнээ хамгийн хүнд хөдөлмөр эрхлэхээр баяр баясгалантай Нью-Йоркийн гудамжийг цэвэрлж гинэ гэд зүүрсэн байгаа байхгүй. За энэ дээр юу анжиргалаа? Энэ дээр мартсан байхгүй ч. Наа чин байхгүй хаа. Би бас мартадаг шүү. Тэгээд энэ бүлэг залуус дунд тэдний дайсан гэж боддог нэг бүлэг хүмүүс вэ гэж байгаа юм. Нэг өрсөлдөгч бий. Тэр бол дундаж анги. Дундаж анги ямар ч тийм юу баг. Одоо итгэхгүй байдаг учраас. Тэгээд дундаж ангийн нэг төлөөлөл болгоод юугаар германаар бичсэн юм аа. Тэгээ би тэрийг нь монгол болгосон юм. Гэхдээ нэг сонин болоод байгаа. Неоавгаизм гэдэг. Ер нь гэрийн авгаа хүнийг л одоо юугаар хэлсэн. Германаар хэлсэн тийм юу гэдэг байхгүй. Тэгээ би тэрийг нь неоавгаизм гэдэг. Тэр нь ямар учиртай хүн бэ гэдэг тэгэхээр гэртээ суудаг ямар ч зориг байхгүй. Тэгээд хамгийн ихээр феминизмыг дэмждэг. Феминизмыг дэмжихийн хэрээрээ нөгөө эмэгтэйчүүдийн хамгийн их боловсралтай, хамгийн амжилттай яваануудтай хамгийн их харааж муушаадаг тэр улсуудыг ерөнхийд нь хэлээд байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүс одоо Айн Рэндийнхаар бол ямар учиртай хүмүүс вэ гэдэг тэгэхээр энэ гэрийн эзэгтэй гөлөрсөн харцыг хиппичүүдийн бохир нүүр орилон амтаа нэгтгэвэл та нар аж үйлдвэрлэлийн эсрэг босолгын сэтгэл зүрхийг
тэднээс олж харах болно гэж. Тэгэхээр одоо тэр хиппи, гэрээ авгаа тэр нөгөө итгэхгүй залуус малуус ч юм бол тэгэл ерөөсөө цаад санаа нь одоо дэлхийн нийтийг буцаагаад хүү нэгдэл рүү явуулах тэр зорилго биелүүлдэг л тийм өөрийн бодлого хүмүүс шүү гэдгийг нь харуулсан. Тэгээ тэрийг нь би та бүхэн нэг хэлье гэж бодоод гинтхэн сая тэр нөгөө дэлхийн өдөр гээд болдог шүү дээ. Тэр байгаль орчимтой холбоотой үйл явдлыг хэлж байгаа шүү. Феминизм маш ингэ. Феминизм хэлээ. Тий. Энэ Петр Шеварч үтсэн байлээ тийм ээ. Тий. Феминизм нь болохоор ер нь мультикультуризм, феминизм чинь яг сүүлдээ л юм одоо дүр төрх нь илэрхий болоод тэгээд нөгөө 71 оноос хойш юм өөрчлөгдсөн. Тэгээд өөрөө ч нас уртсан. Тэгээд тэр Петр Шварц гэдэг хүн энэ феминизм яагаад хортой вэ гэдгийг одоо яг Айн Рэндийн хэллэг тэр нөгөө одоо бичлэгийнх нь хэв маягийг ашиглаад бичсэн тийм юу. Тэгээ би тэрийг нь одоо уншаад өгч. Феминизм бол эмэгтэйчүүдийг нэг төрлийн хамт олон гэж үздэг, хамтарч үзлийн нэг хэлбэр. Эмэгтэй хүн бол ерөөсөө урж юу ахгүй. Байнгын хохирогч. Одоо байнга ямар ч ур чадваргүй тийм хүмүүс гэдэг үзлийг сурталчилдаг улсууд бол феминистүүд байхгүй. Тэгээ тэрийг нь тайлбарлалцсан юу байгаа. Эцэст нь юу энийг хэлээл дууссан. Айн Рэндийн нөгөө одоо аж үйлдвэрлэлийн эсрэг гэдэг өөрийнх нь юуны нийтлэлийнх нь дотор нь явдаг нэг үг байгаа. Үгүй хэлж. Тийм хөгжил дэвшлийг төр засаг төлөвлөж чадахгүй. Түүнийг бас хязгаарлаж эсвэл саатуулж чадахгүй. Түүнийг статистик төр засаг бүр дэлгэж үзүүлсэнчлэн зөвхөн зогсоох л боломжтой. Төр зураг зогсоож болно. Хөгжил дэвшлийг одоо ухрааж болохгүй, зогсоож болохгүй, зөвхөн төр зур зогсоож зарцаач чадна. Тийм учраас ерөөсөө би ирээдүйдээ бас итгэлтэй л байгаа юм шиг байна. Одоо ийм байгаа ч гэсэн. За Айн Рэндийн шин зүүнтэн аж үйлдвэрлэлийн эсрэг бослого гэдэг энэ номыг за би гол санаан түрүүн ихэнд нь би хэлцээ. Энийг хэлвэл бас зүгээр. За хэлээрэй. Энийг энэ номыг уншсанаар бид нар өөрсдийгөө харна. Бид нар одоо өнөөдөр амьдрал бид нар 76 гишүүн сонгож байсан 126-ыг сонгоцсон тийм ээ. Тэгээд тэднийг нэлээд шүүмжилж байгаа юм л да. Тэгэхдээ бид нар сонгоцсон. Бидний тусгал. Бид нар өөрсдөө оюун санааны яваад хаах нь яваагаа харж байгаа. Тэгэхээр яг энэ шин зүүнтэн гэдэг номон дээр гарч байгаа зовлон, гарч байгаа бүтлгүүтэл өнөөдөр манайд бий болж байгаа. Одоо үг хэлэх эрх чөлөөний хөдөлгөөн чинь Нямбаатар дарга өөрөө хийж байгаа шүү дээ. Зохиомлоор тий. Тэгээд хэсгийн ахлагч нараа зуглуулсан. Тэгээд энэ Айн Рэндийн энэ дээр бүр тодорхой хэлсэн байна. Одоо зөнтөө юм шиг тийм үү яг өнөөдөр энэ цаг хугацаанд энэ ном орчуулагдаад гарч байдаг эдгээр ингэж байдаг тийм ээ. Тий оюутны ёслол бол мөнгөний ажил юм а гэж. Мөнгөний ажил. Мөнгө авахын тулд жагсан заяа. Тийм ээ. Нямбаатар мөнгөний нөхчөө жагсан. Тийм ээ. Хэрвээ одоо юу гэдгийг ажлаа хийвэл үү? Ажлаа хий гэдэг нь ерөнхий сайд нөөрөө зохион байгуулалт мөнгөний нөхцсөн. Нэг жүжигчин хөгөлбөр оодонгийн тугал шиг хараагаад гараад гашгарал тийм ээ. Энэ мөнгөний ажил байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөнгөний ажил гэдгийг бид мэддэггүй, хардаггүй. Тэгээд хамгийн гол нь энэ боловсрол соёл энэ тарихыг бохирдуулдаг юм чинь энэ зүүнний үзэлтнүүдийг хийдэг ганц том арга. Яалаа да тийм ээ. Одоо алуурчдыг телевизээр бүх телевизүүдээр гаргаад тийм ээ. Тэрэнд нь үнэмшдэг. Энэ бол философигүй гай. Ямар философитой байхаас, ямар үзэлснэтэй байхаас чиний оршин тогтнох, чиний байр суурь, чиний өсөх бойчих, чиний мэдлэгч асуудал чинь хамаарна. Тийм ээ? Тэрнээс биш одоо альтруизм юм уу, прагматизм юм уу, тийм үү, коллективизм руу яваал орчвол чи төөрсөн ураг мөнгө аваад жагсчаал гэртээ хараал архиа аваагаа зодоол эсвэл авгаадаа зодуулаад яваа. Ерөөсөө тийм байхгүй юу? Тэгээ айгүй сонио зодуулчаад нөгөө зодуулчаар өмөөрхөр зэрэг буцаад өмөрнө.
Яадгүй яг ганц гар хүрээ хэлбэцгээ. Ийм оюуны тураал. Мэдв. Энэ бол гажиг. Энэ бол сүүлдээ нөгөө нэг философигүй явсаар гоод өвчин эмгэг болж шít. Ихэнх дийлэн гэдээ одоо дэлхийд яар тийм болж байна. Оюуны хоосрол тийм үү? Гайвалж хажууд нь юу иш хайцсан. Нөгөө юу лээ? Үхээд биш үү? Вакцин шахацсан. Тэгээд үнэн тэнхтэй философи учраас тэр вакциныг магтана. Ийм болж байгаа байхгүй юу? Өөр ингэсэн ямар ч үнц нь байхгүй. Зурагтаар нэг лам шоо хаянгууд нь утсаар хувьзыгаа асуудаг шүү. Үн чи болсон явдал ТV5-аар гарсан. Нөгөө лам нь нэлээд арх уудаг үлтэй урууд муруул ингээд амгалцсан нойролцохын өвч юм уу зайлуу тийм хүн байгаа байхгүй. Тэгээ шоо хаяад тоо хэлгсэн чинь 5 гэ тоо хэлж байгаа. 5 гэсэн. Би хүүхдтэй болох нь гэж асуудаг шүү. Хүүхдтэй болохыг 92 секси асуудал шийднэ болохоос ТV5-аар гарч лам шийдэхгүй үстэй. Энэ шин зүүнийхэн үл богтон шиг ашиглана. Тийм байгаа байхгүй. Шин зүүнтүүдийг тэжээдэг одоо нян нь үр төл нь энэ байхгүй. Түр англинд хэллээ шүү дээ. Үр төл одоо юмаа энэ нийгмийн энэ тогтолцоо энэ юу чинь одоо бүдүүлэг бүтцч ингээ хэллээ шүү дээ. Тэгээ асууад байгаа байхгүй. Шинэ нөгөөх за танаа хүүтэй болох юм байна гэдэг. Үгүй яаж хүүтэй болохыг мэддэг тэр лам бэ? Ийм болцсон тархины тураалтай хүмүүс чи мөнгөөр жагсан, мөнгөөр бослог гаргана. Ховдын тэр чи юу лээ? Халдсан бүрэгтэй. Халдсан бүрэгтэй. Тэр халдсан бүрэгтэй халдсан болтлоо үдчихэж чаавсан тэр. Үгүй тэр халдсан бүрэгтэйг ашиглалтанд оруулаа та. Энэ гар утсан муц чинь тэр ховор элементээр бүтгий байгаа үстэй. Энийг мэдэхгүй. Ямар ч философигүй. Нөгөө сургууль байхдаа зэрэмдэглэгдсэн. Оюутан байхдаа бол оромдоглогдсон. Одоо оюутнууд тийм. Одоо их сургуулийн оюутнууд их сонин бүр одоо биур гайхлын Эрдэнэтний уулзалт хийжсэн 15 6 та 2 хүүхэд бид социализм үед сайхан амьдарч ийсий. Та гарч ирээд бидний амьдралыг устгацсан. 16 та 2 бацаа. Тэр аав ээж нь тэжээж шít. Ингээд энэ шин зүүнтнүүд чи үржигдээд тийм үү би одоо номноос хайлаад Монгол дээр ярих нь Монгол хөршин дээр буух намаагүй дээр биш тийм ээ хөл нүцгий явах хэрэгтэй байхгүй бид нар тэгэхгүй тэгэл агаар мандлаар туугаад энэ бол маш бодтой зүүнтнүүдийн социалистуудын фашистуудын коммунист нацистуудын марксистуудын хегелистуудын кантистуудын бүх нүрийг хуудацсан ном байхгүй юу илүү хуудатна энэ дээр бол Кантын тухай маш тодорхой байна. Кант бол хүнийг оршихугаар нь салгаж хайсан ийм өөрөөр энэ улс төрийн гэмтэн гэж харагдахаар байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар нөгөө түрүү хэллээ шүү дээ. Аристотелоос Ангринд хүртэлх орон зайн дунд байгаа бүх философчид биднийг холигдсон, биднийг хуурсан, бидний тархийг зунгагдуулсан, бидний тархийг өтөөсөн те. Тэгээд би нэг ойлгохгүй. Тэгээд нэг тэрүүхэн зураа тэгээд тэр ламад хууртаал явж идэг. Өнөөдөр манад ингээд уул аваад ахаа сүйд. Үгүй уул аваад агсан бил энэ улс хөгжөөд бүр талигаад өгнө үстэй. Тэр уулыг чи харин эдийн засгийн эргэлтэнд оруулаад бизнесээр ашиглах хэрэгтэй шүү дээ. Тэнд чинь хүн очдог, аялдаг, зугаалдаг, тансаг хамгийн эхлээд 0-оос эхлэх хэрэгтэй байхгүй жорлонгоос. Жорлон байхгүй. Тэргээр баахан ил жорлоо хийчгээд тэрийгэ дахил байгаль дэлхийгээ дахина гэдэг байхгүй. Эсвэргээр байгаль бохирдуулахгүй хичгээд тэгээ бохирдуулчихдаг. Ийм одоо хөөрхий ядарсан, ялзарсан толгойнуудын тухай энд маш тодорхой бичсэн байгаа байхгүй. Тийм учраас энүүнийг ялзруулдаг тэр үзэл санаа философч нь тэр альтруистүүд байна, прагматистүүд байна, коллективистүүд байна. Ийм үзэл санааг үзснээгээр нь ялнаа. Үзснээгээр ялахын тулд яах юм гэвэл рационализм буюу эрүүл саруул зүй зохистой хандлага тийм ээ бодит одоо объективизм бий болж байж энийг ухаарч байж хүн өөрийгөө балчгаас өөрийгөө тэр тархины бохирдлоос гаргана л гэсэн. Ийм л одоо философи байхгүй явах гээд байгаа юм л та. Тэгээ жаргалдаа их баярлалаа. Энэ номыг та нар бүгдээрээ уншихлаараа зэрэг айгүй танил харагдана. Заримдаа өөрөө тууж авч мэддэг тийм. За анхаарал шагнасанд баярлалаа. Асуух юм бараг байхгүй байх гэж үзэж ирсэн. Энэ нөгөө юуг нь хэлчих тийм. Өнөөхөө хэлчих. Энэ нөгөө объективизм гэдэг энэ хоёр нөгөө юу дээр үеийнхаар бол тулгуурдах. Тэг. Энэ объективизм дотор нь айн нэрээр ер нь 4 5 хуваадаг. Улс төр, гоо зүй, ёс зүй, эпистемолог, метафизик гэдэг.
Тэгээд улс төр нь ер нь хамаг юмны төвд бол ер нь ёс зүй буюу юу сайн юу муу байх тухай өгүүлдэг. Энэ нь хүн амьдрахад юу муу, юу сайн гэдгээс үүдэл үйл явц нь өрнө. Тэгээд эндээс одоо энэ объективизмын бүх философи явна. Одоо үнд суурь нь энэ шүү. Тэгээд улс төр нь ямар юм байх гэхээр улс төр ямар байх юм бэ? Гоо зүүн нь бол урлаг яагаад хүмүүсийн хамтын нийгэмлэгт яагаад хэрэгтэй юм бэ гэдгийг заа. Эпистемологи гэдэг нь болохоор бид яаж танин мэдэх вэ гэдгийг зөвөр нь шүү. Түүнээс биш нөгөө саахын хэлдгээр шоо аяхлаа гэд энэ бол мэдлэг биш шүү дээ. Биш. Тэгээд метафизик нь болохоор бодит байдал гэдэг нь юу юм бэ гэх. Нөгөө талын нь гурвалжин бол юу энэ объективизмын агуу тулгын чулуу гэсэн нэртэй тийм юу олсон юм бэ? Бүхнийх нь доор бодит байдал байна. Тэгээд танин мэдэх хүн ухаан байна дараагийнх нь. Ёс зүй нь юу юм бэ гэхэлэр нөгөө өөрийн тусыг бодох үзэл бол ёс зүйтэй хамгийн зөв үзэл. Улс төрийн тогтолцооны хувьд капитализм маш зөв. Энээс өөр юм байхгүй. Айн нэрийн хэлдгээр бол laissez-faire капитализм л гэсэн үг. Тэгээд эстетик нь бол энэ романтик буюу уянгийн реализм байх ёстоймоо. Тэгээ одоо би уянгийн реализмаа энэгээрээ тунхаглаж байгаа гэдээ манай хүн энийгээ бичсэн. Тэр нь та бүхэн энэ намраас хүрэх баха. Тэгээд социализмыг та нас мэднэ үстэй нөгөө нэг социалист реализм гэдэг. Тийм. Тэгэхээр эн чинь өөр реализм шүү. Тийм ээ. За энийг л хэлэх гэсэн юм уу? За баярлалаа.